Айгүй дээ. Айгүй. Шүүгчд яаж ийн муухай харж ийн үү ойлгож ийн үү? Үгүй. Алдартай зохион бүтээгч Эрдэмтэд өөрсдийнхөө хийсэн бүтээл нээлтийг өөрсдөө нэрлэдэг. Өөрсдийнхөө нэрээр. Жишээ нь одоо физикийн нэлээд олон нэр томьёо зохиосон хүнийхээ нэрээр өгдөг те. Joule байна, Volt байна, өөр юу ч хэдийн зүйл нэлээд олон зүйл байдаг. Манай нэвтрүүлэгт оролцож байгаа зохион бүтээгчд маань бүтээлдээ ягаад өөрсдийнх нэрийг өгдөг юм бол? Харин ямар сони юм бол одоо танилцуулах бүтээл бол бидэнд болон үзэгчид хэдийнэ танил болсон бүтээл юм шиг санагдаж байна. Мөн хоёраа 12 вольтын цахилгаан үүсгүүрт өөрийнх нь нэрийг яагаад өгж болоогүй гэж? Мөнх цахилгаан 12 ч гэдэг юм. Тийм нэртэй байж болохгүй. Болно олон л доо. За манай зарим оролцогчид маань нэлээд уран бүтээл сэтгэлгээгээр өөрсдийнхөө бүтээлдээ хандаж бүтээлүүдэд нэрлсэн байдаг. За нэрийнх нь товчлыг нүгсэн байдаг. Тэгвэл чи өөрийнхөө танилцуулж байгаа бүтээлдээ яг одоо бодож байгаа нэр үгүй л та. Ямар нэр өгөх вэ? Мөнхийн 2 л нэг. Мөнхийн 12 бол. Мөнхийн 12 гэдэг нэр үгүй те. За амжилт төсөө. Мөнхийн 12 гэдэг бүтээлийг яг одоо танилцуулъя. мөнхийн 12 вольт бүтээлд чинь 3 минутын хугацаа бий амжиж 3 минутын дотроо танилцуулаарай. За энэ 12 вольтын цахилгаан үүсгүүр нь ерөнхийдөө ажлын зарчмуудад цахилгаан нэрийг механикийн нэрийг төөргаад улмаар механикийн нэрийг цахилгаан нэрээр төөрөх юм. Ер нь үндсэн 3 хэсгээс бүрдэн цахилгаан өдөгч үе нь 12 вольтын аккумулятор. Тэгээ хоёрд нь болохоор цахилгаан нэрийг механикийн нэрээр төөргөх хөдөлгүүр. Гуравт нь болохоор энэ механикийн нэрийг цахилгаан нэрээр төөрөх генератор буюу автомашин динамо л та. Тэгээд энэ хоёр ротор дээр нь хоёр байрлуулсан хоёр дамар байгаа. Энэ хоёр дамрын хооронд нэрмээр холбогдчихсон. Тэгээд одоо ажлын зарчмын хувьд бол эндээс ингээд хүчтлээ өгнө 12 вольт хүчтэй. Тэгэхээр энэ цахилгаан энергийг механикийн нэр төвлөх ротор иргэснээр нь роторын гол дээр байсан дамар эргэж тэгээд дамартай жижиг дамрыг бас эргүүлснээс ротор эргэн тэгснээр энэ цахилгаан статор оромтол цахилгаанаас орон зэндүгч үйлслээд тэгээд эндээс 12 вольтын цахилгаан гарна. Цахилгаан энерги механик дээр хөрөх энэ хөдөлгүүртэй ингээд холбоод өгчөрөө энэ нэг өснөг битүү юм цикл үүсэж байгаа. Тэгээд энэ болохоор шууд энэ хөдөлгүүр өөрөө эргүүл явж хараа эн чинь нэр энэ дамрыг эргүүлэхээр эндээс бас механикийн нэрийг цахилгаан нэрээр төөргаад тэгээд эндээс 12 вольтын цахилгаанаас гарах юм аа. Тэгээд энэ болохоор энэ хөдөлгүүрээр эргүүлнэ энэ аккумуляторт сэнэглэх. Тэгээд хамгийн гол давуу тал нь бол энэ аккумулятор тижил үүсгээс салгацсан байхад энэ хөдөлгүүр маань ажиллаж байгаа юм. Мөн хоёрын санаа физикийн хуулийг зөрчсөн мөнхийн хөдөлгүүрийн төрөгдөлд орчихжээ. Шүүгчид ямар өнгийн гэрэлс авах болоо? Чи эрчим хүчний сургууль юм байна тийм үү? За тэгвэл чамд нэг олон тайлбар хэрэггүй ах уу? Чи бол 12 вольт ихэвчлэн ажиллуулаад дараад нь буцаад бараг аккумулятор хийх гэдэг шүү дээ тийм. За наадхны чинь манай зөндөө олон юм бүтээл орсон. Яг наад бүтээлийг чи маш олон тайлбар хийсэн байгаа. Мэдээ дараагийн телевизийн нэвтрүүлгээс тэрийг олоод үзээрэй. За яага болохгүй гэдэг юм тийм. За. Яа. Мөн хоёр онлаа. Уул нь бүтээлийн нэр мөнхийн 12 вольт байсан. Гэхдээ чамаас яг адилхан мөнхийн үргэлж шин санаа бүтээл төрж явах болтгой. Мөн нэр шигэ бүх зүйлдээ сэтгэл хангалуун баяртай яваарай. Би Завхан аймгийн сэлсэн Нийл Хүрлбаатрын гонгор. Би тэгээд ийм энэ хайлтгийн дотор миний хоёр бүтээл байгаа. Нэг нь харандаа худалдагч, нэг нь механик ажиллагаатай гоожуул. Би энэ Завханаас 1000 гаруй километрийг туулж онгоцоор ирсэн. Тэгээ хонгоцонд ингээд анх суухад л ингээд суугаад явж байхад л их гоё нэг гоё сэтгэл төлөөд бүх юм дээрээс гоё цэлгээл гоё уужим харагдаад тэгээ би бол анх удаага хотод дэлж байгаа. Гэхдээ бүр бага бахта хотод дэлжсэн л да нэгдүгээр юм дахт. Гэхдээ тийм их хотод бол нэг юм үзэж чадаагүй. Тэгээд энэ одоо энэ удаа хотод ирээд их гоё хот бол гоё л байт юм байна. Манай өвөө бол 60 гаруйнаас галсан ч гэсэн нөгөө намайг ингэж уралдаанд төрүүлье гэж бодолтой. Тэгээд энэ дагуулж ирсэн. Энэ үтэл дагуулж ирсэн. Өөрөө өндөр насны тэтгэврт гарсан ч гэсэн сонирхол уурахгүй хүүхдийн санааг дэмжиж гэж энэ улсын уралдаанд ирсэндээ. Холоос зориод ирсэн, дээрээс нь өөрсдийнхөө санаа бүтээлийг ингээд бодит олгоод хүрээд ирсэн юм чинь ямар ч гэсэн тэнцэх байхаа тий? Юу гинэ?
Мэдхгүй. Тэгээ одоо комисл. За тэнцвэл үү дээ. За амжилт хүсье. Залуу зохион бүтээгч уралдаан шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Яг одоо бид нэвтрүүлгийнхаа тайзан дээр дараачих оролцогчийг урах гэж байна. Энэхүү оролцогч маань нэлээд өрмөц бүтээл бидэнд үзүүлэхээр бэлдсэн байгаа. Телевизээ юу анх олж ирэхэд ийм том байдаг гэж бодож байгаагүй. Нийл жижигхэн дүүл төсөөлжсэн доо. Тэгээд ийм том гоё олон давхар байдаг гэж бодож байгаагүй. Тайзсалтыг бол ингэж засдаг гэж бодож байгаагүй. Тэгээ тайзыг бол их гоё засд юм байлээ. Танилцуулгаас харахад төгөлдрөө энэ 100 төгрөгийн зоосон мөнгийг заасан байранд хийхэд нэг харандаа гарч ирнэ гэж байна. Яг одоо чиний карманд жишээ нь 100 төгрөгийн зоос байгаа юу? 100 төгрөгийн ер нь Монголд хэрэгэлд юм уу? Хэрэгжилж байгаа уул нь хэрэглэнээс хасаагүй, гэхдээ бид хэрэгжилж хөвшөөгөө, бид нар хэрэгжилж чаддгүй байхгүй. Хэрэглэх боломж биднэрт олддгоо. Тэгвэл энэ боломжийг биднэрт 100 төгрөгийн зоосыг хэрэглэх боломжийг магадгүй олгож болох бүтээл байж магадгүй юм те. За сайн уу гонгороо. Хинтээ ирсэн бэ? Өвөөтэйгээ олсон. Ер нь өөрөө бол автомат машинаас ямар нэгэн зүйл авч үзчихсэн үү? Зоосон мөнгө ч юм уу, цаасан мөнгө хийгээд. Өөр бусад төрлийн автомат машин үзсэн үү? Худалдааны. Юу нөгөө нэг юу гэдэг штэ нөгөө зоос хийж мэгээд нөгөө копи мөпи яадаг. Энэ тим юунуудээс л нэг иймэрхүү юм хийчихвэл зүгээр юм уу л гэж бодчихсон. Сургууль болгоны өмнө нэг ийм харандааны хайрцаг байвал хүүхэдгүүд чод Монгол улсад хэрэглэгдэхгүй байгаа 100 төгрөг буюу зоосон мөнгийг хийгээд харандаа авч болох нэ. За зоосон мөнгө байна уу? Бага энэ байгаа. За зоосон мөнгө шүү дээ 100 төгрөг. Наа чи ямар том хэмжээтэй одоо хэрэглэгдэхгүй зоосон мөнгө шүү дээ. За хийгээд үзье. За зүгээр. Хэрэглэгдэж байгаа. Энийг нөгөө нэг юуг ингээд зоосных нь хэмжээг нь багасгachиж болно. Тэгэхээр наа чин бас нөгөө нэг дотлох юмд нь бас жоох өөртөлд гарна гэсэн үг. Хажуудлын таг нь. Ингэж бүтээлгээд яг ингээд нэг үлдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр ийшээ энэ зоос нь нэг харандаа авна. Энэ заас нөгөө харандаа хийдэг тавилт 27 шилхэг юу харандаа хийх зорилттой. Тэгээд энэ маань ингээд нөгөө нэг харандаа хийгээд энэ харандаанд дуусахад энэ харандаа худалдагч энэ автомат нь 2700 төгрөгийн ажил хийсэн байх зорилттой. Тэгээ бас үр ашигын тооцоог гаргасан байгаа энэ төвтөлдөр байгаа. Зоос нь унтрааж асаах хөтөлгүүр бол нөгөө өөрөөр хэлбэл унтраалга болж өгнө гэсэн үг. Тэгээд зоос хийхэд маань нөгөө нэг мотор маань өөрөө ингээ хурдан илгэн штэ. Тэр зорилгоор элдүүхтэл хийж өгсөн байгаа. Энэ элдүүхтэл маань өөрөө моторыг орой удаан илгүүлнэ. Тэгээд энд нэг ийм элдүүхтэл хийж өгөөд тэгээд энэ юугийн элдүүхтэлийнх нь энэ дугуй хэмжээг энүүний дугуй хэмжээтэй яг тааруулвал яг ингээл энэ нэг илгэхэд энэ ч гэсэн нэг илгээд энэ нэг илмэн байх хэвээр. Зоосоор ажилдаг автоматуудын хувьд бол хамгийн хэцүү юм нь ерөөсөө зоосоо таних асуудалтай. Жингээс гадна хэлбэр хэмжээ, зарим нь нөгөө тогроос нь янз бүрийн юмнаас нөгөө жинхэнэ зоосоо хоорм зоосоо гэдгийг ялах асуудал хамгийн гол асуудал. Гэхдээ зүгээр энэ харандааны автоматын хувьд бол угаасаа 100 төгрөг хийгээд унжаа автомат шүү дээ. Тэрний хувьд бол миний хувьд бол санаа их дажгүй санагдаж байна. Бас хэрэглээтэй. Тэгээ цааш нь бас өргөжүүлээд явбал их зүгээр юм уу гэсэн бодол байна. Төхөөрөмжөө хийцэн. Тэгээд энэ багаасаа энэ зохион бүтээх ажилд одоо зохион бүтээлтийг сонирхож байгаа. Энэ бүгдийг ингээ харж үзээд дэмжиж байна. Гэхдээ энийг бас цааш нь яаж боловсронгуй болгох вэ? Магадгүй одоо цаасан мөнгөөр ажилдагч болгодог юм уу? Энэ тал дээрээс анхаарах хэрэгтэй байна. Цаасан мөнгө юу яадаг таньдаг тийм төхөөрөмж контакталдаг мотор хоёрыг нь оронд хийчих юм бол тэгж болно. Миний дүүгийн хувьд бол одоо бас даваа юм байна. Одоо жишээлбэл чи хотод одоо энэ автоматар копи худалдаг машинуудад том проблем байна. Ямар проблем байдаг вэ гэхээр дандаа цаасан мөнгөөр ажилдаг байхгүй юу? Цаасан мөнгөөр ажилдах дээр яадаг вэ гэхээр манай цаасан мөнгө нэгдүгürt маш хямдхан зарлаар бүтээгдсэн байдаг учраас тэр цаасан мөнгө чинь таньдаггүй. Одоо би магадгүй 1000 төгрөг өгчөөд 500 төгрөгийн копи аваад уучдаг 500-ыг хариулж өгдөг байхгүй юу? Тэгэхээр яг үндсэндээ хүмүүс бол энэ нэгэнт улсын бий болгоц энэ мөнгөнд дэмдэгтийг зоосон мөнгөнд дэмдэгтийг хөвшөө сурчхууд ямар нэгэн тийм проблем арахгүй. Би 2 удаа эмнэлэг нисгтэр байгаа хүмүүсийг харсан. Зарим хүмүүс уурлаад тэрийг өшгөлж байгаа. Яасан бэ гэдгсэн чинь би 2000 төгрөгөө игээд ерөөсөө надад юу ч өгсөнгүй гэдэг. Тэгэхээр зоосоор хэрвээ хийсэн зоосон мөнгө ашигладаг болчвол зүгээр. Тэгээд